China Oil, HPP Science and Technology компани групп нь 1998 онд байгуулагдсанаас хойш дэлхийд даяар газрын тус сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийн нөөцийн чиглэлээр цогц хөгжлийн шийдлүүдийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон улсын групп компани юм. HPP групп компани нь Өмнөд Аз, Ойрхон орнууд, Төв Аз, Африк, Латин Америк зэрэг дэлхийн 36 орнод сар хүрээгийн тэлэн амжилттай ажилласаар байна. Монгол улсын хэмжээнд HHI компани, Золотой Песок Petroleum компани, SIBS компани, Parts and Oil Holding компани, Ovation компани гэсэн компаниудаар өргөжин тэлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. HAI компани нь импортын туслах материалыг Монгол улсын хэмжээнд нутагшуулж, Sinopec, Yuangen, HPP гэсэн брэнд бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь өрсөлдөхүйц үнээр нийлүүлж байна. Агуулгын хувьд бид бүхэн Улаанбаатар хотод 22-ын төвчөнд байрлах төв агуулга буюу 800 м2 ашигтай талбай бүхий баталгаатай агуулгатай бол Өмнөговь аймгийн цогц цэцгийн суманд байрлах агуулга нь 1000 м2 талбайтай. Бид бүхэн 2024 онд 20 тэрбум төгрөг борлуулалтын орлогыг амжилттай хийж чадсан бөгөөд мөн 2025 онд төлөвлөгөөний гүйцэтгэлийг 15%-аар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй нийт 8 төслийн харилцагч, тендерийн 5 харилцагч, 93 бөөний нийлүүлэгч компани, 45 жижиглэнгийн харилцагчтай болж сар хүрээгийн тэлэн амжилттай ажиллаж байна. Золотой Песок Petroleum компани нь Монгол улсын газрын тос шатууны салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчлэгийг хүргэх эрхэм зорилгын хүрээнд 2025 оны үйл ажиллагаагаан дараах гол чиглэлүүдээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Дорнод аймгийн шин уурхайд зөөврийн шатхуун түгээх станц, Ховд аймгийн Булган суманд 800 м3 агуулгах байгууламж ашиглалтанд оруулж, Бүгд найрамд Хятад улсын Petro China компанийн чанар стандартын шаардлагыг хангасан Евро 6 дизель түвшийг Ховд аймгийн Булган сумын Яргант бомтоор дамжуулан нийт 8047 тонныг амжилттай тадан авч бүс нутгийн хэрэглэгчдэд түгээж эхэллээ. Цаашдын эрэлт хэрэгцээг хангах үүднээс Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн зах зээлд 2025 онд 8600 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтыг хийж, мөн замын үд бомтоор дамжуулан 1000 орчим тонн Евро 6 дизель түлшийг нэмж импортлон авч, Төв, Зүүн, Баруун, говийн бүсүүдийн нийт 17 харилцагч байгууллагад 17647 орчим тонн шатхуун тогтвортой нийлүүлэн 12 дугаар сарын дунд үеэс баруун бүсийн автобензиний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эхлүүлж, зах зээлд нэвтрүүлэхээр тус ажиллаж байна. SIBS компани нь 2025 онд байгууллагын борлуулалтын төлөвлөгөөг 110% биелэлттэй гүйцэтгэж, харилцагчдын тоог 14 компаниар нэмэгдүүлэн ажиллалаа. Бид нийт 64 компанийн 200 гаруй даатгалын гэрээг хариуцсан ажиллаж байна. Parts and Oil Holding компани нь 2018 онд байгуулагдсан гадаад худалдаа, хүнд машин механизмын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр 7 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Бид байгуулагдсан цагаас эхлэн Energy Resource компанийн ханган нийлүүлэгчээр сонгогдсон ажиллаж байгаа бөгөөд хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу тасралтгүй нийлүүлж, 2025 онд бид Energy Resource компани сэлбэг хэрэгслийг нийлүүлэх гэрээгээ 3 жилээр амжилттай сунгалаа. Ovation компани нь 2016 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсын хэмжээнд уул уурхайн томоохон төслүүдээр тос тосолгоо, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, хангамжийн материалыг цаг хугацаанд нь захиалгын дагуу оновчтой байдлаар ханган нийлүүлэх үйл ажиллагааг явуулж байна. 2025 онд Ovation компани 2 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийж 50 удаагийн холын тээвэрлэлт хийн, 75400 км замыг туулж, 1600 тонн ачааг тээвэрлсэн.
98 удаагийн цемент дан хоолойн тээвэр хийж 3486 км замаар 3050 тонн цемент 15629 м дан хоолойг тус амжилттай тээвэрлсэн байна. Бид салбартаа тэргүүлэгч, бусаддаа үлгэрлэгч, харилцагчдаа дээдэлж, хариуцлагатай туслагч, итгэл найдварыг хүлээсэн түншвэлээ. Бид хамтдаа урагшилж, хамтдаа хөгжиж, хамтдаа ирээдүгийн бүтээлцэх үн цэнтэй хамтрагчид. Хамтын хөгжил ирээдүй. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе.